Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг байнгын хороо 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хилцлээ. Хууль санаачлагч Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгүй болгох үндсэн чиглэлд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан бөгөөд мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг ажилуулах, иргэн мэргэжлээ сонгоход чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, насан туршийн суралцахыг дэмжсэн сургалтын агуулгыг тодорхойлох, мэргэжлийн боловсрол, сургалтын багшид тавих шаардлага болон цалин урамшууллыг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцагч үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагад дадлага хийхдээ цалин авч хөнгөлөлт эдлэх, төгсөгчийн багц цагийг дүүцүүлэн тооцоолж дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах, мэргэжлийн боловсрол сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох зэргийг төсөлд тусган боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн хөдөлмөрийн болон харилцааны соёлтой олон улсад өрсөлдөх мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжүүлэхэд ахиц гарч, мэргэжлийн боловсрол сургалтын удирдлага санхүүжилтийн шин тогтолцоо бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед улсын хурлын гишүүн Ч. Ундрам, боловсролын ерөнхий хуулийн шинжилсэн найруулгын төсөлтөд уялдаж байгаа эсэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцүүлж төгсөгчдийг бэлтгэх талаар улсын хурлын гишүүн Б. Баяр сайхан, мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагааны шинжилгээний талаар улсын хурлын гишүүн Б. Жаргал Маа, төгсөгчдийн ажлын байрны судалгаа болон мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагааг бүрчлэх талаар улсын хурлын гишүүн Им Оюун Чимэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад элсэн суралцагчдын нас, ерөнхий эрдмийн хичээлийн талаар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа. Улсын хурлын гишүүн Б. Жаргал Маа, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суралцахад анхаарч хуулийн төсөлд тусгайлан тусгах. Улсын хурлын гишүүн Ц. Мөнх Оргил, хуулийн төслийг боловсролын ерөнхий хуулийн шинжилсэн найруулгын төсөлтөө уялдуулан батлуулах талаар тус саналаа илэрхийлсэн болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжиж, улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль хүчингүй болсон тооцох тухай, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хилцэх хэсэг талаарх нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.